Иргэн үзэгч та бүхэн амралтын өдрүүд айтахтаа сайхан өнгөрүүлж байна уу? Тоон тойн хөтөлбөр энэ 7 хоногт үзүүлсэн гол мэдээлүүдээс та бүхэнд хоёр асуудлыг хөндөж тоо мэдээлэлээр үзүүлэхээр бэлтгэлээ. Эхнийхэн цалин тэтгэврийн орлогоос хэдийн хэмжээний мөнгө эдийн засгийн хүчин зүйлсээс сорогдож алга болж байна. За хоёр дахь асуудал бол нийслэлийн орон сууцны корпорацийг байгуулах юм бол 3-аас 5 жилийн хугацаанд цалингаас 25-аас 30% тэнцэх хэмжээний мөнгийг хуримтлалын санд нь итгэж өгч болох уу гэдэг асуудал дээр бид анализ хийж та бүхэнд үзүүлэхээр бэлтгэлээ. Тэгэхээр цалин тэтгэврийн орлогоос хэдийн хэмжээний мөнгө инфляц болоод бас үнийн өсөлт банкуудын арилжааны хүнд зарцуулагдж байна гэдэг дээр та бүхэнд бас боловсруулсан мэдээлэл үзүүлье. Инфляцид жилдээ 940 тэрбум төгрөгийг иргэд өгч байгаа юм. За цалингийн зээл, тэтгэврийн зээлд жилдээ 173 тэрбум төгрөгийг өндөр настангууд өгч байна. Ингээд тооцсон бол нэг жилдээ бол 1.1 их найт төгрөгийг энэ хоёр хүчин зүйлсээс хамаарч иргэд соруулж байна. Тэгэхээр бид та бүхэнд энэ мэдээллийг бас тоо мэдээлэлээр үзүүлэхээр эхлээд ажлын хүчний тоог бас графикаар харуулъя. Үндэсний статистикийн хорооноос гаргасан ажлын хүчин буюу 15-аас дээш насны ажил хөдөлмөр эрхэлдэг 1 сая орчим иргэд байдаг. За үүнээс хөдөө аж ахуйн салбарыг хасаж тооцох юм бол 733 мянган иргэн тогтмол цалин авч байна. За яагаад хөдөө аж ахуйн салбарыг хасаж тооцож байна вэ гэх юм бол хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа хүмүүс цалингийн зээл банкнаас авч болдоггүй. Тийм болохоор ингээд тооцох юм бол яг цалингийн зээл авах боломжтой 733 мянган иргэн байна. За сарын дундад цалин бол 758 мянган төгрөг. Өндөр насны тэтгэвэр авагчдын тоо 224,700 байна. Сарын дундаж тэтгэвэр 304,750 төгрөг юм. За ингээд цалин авдаг, тэтгэвэр авдаг хүмүүсийг нэгтгэж тооцох бол жилдээ 7.5 их найд, 7 их найд 500 тэрбум төгрөгийн орлого олдог юм байна. За үүнээс инфляц хэдийн хэмжээнийг одоо сорж авч байна вэ гэж тооцоод үзэх юм бол 2013 оны статистикаас харахад бол инфляц оны төгсгөлд 12.5% гарсан. Монгол банкнаас сая 3 дугаар сарын сүүлээр 12.4% байсан гэж тооцоолж гаргасан. За ингээд харах юм бол 7.5 их найд төгрөгийн 12.5% нь инфляцид идэгдэж байгаа юм. 940 тэрбум төгрөгийг инфляц үнэгүй цаас болгож хувиргаж байна. Энэ бол нэгдүгээр хүчин зүйлс. Иргэдийн олж байгаа жилдээ олдог 7.5 их найд төгрөгийн 940 тэрбум төгрөгийг инфляц үнэгүй цаас болгож байна. Тэгвэл цалингийн зээл болоод тэтгэврийн зээл авсан иргэд хэдийн хэмжээний мөнгийг хүүндээ зарцуулж байна гэдгийг бас тооцоолоод үзье. Өнөөдөр цалин тэтгэврийн зээлийг харах юм бол банкнд цалингийн зээлтэй иргэдийн тоо 243,573 иргэн байна. Цалингийн зээлийн хэмжээ 1.2 их найд төгрөг. Тэтгэврийн зээлтэй хөгжүүллийн тоо 163,635 байна. Тэтгэврийн зээлийн хэмжээ 261 тэрбум төгрөг. 4 ахмад насны 3 тэтгэврийн зээл авсан байна. Ажил хийж байгаа 3 хүн тутмын 1 нь цалингийн зээлтэй байна. За ингээд тооцоод үзэх юм бол энэ хүмүүс жилдээ 173 орчим тэрбум төгрөгийг зөвхөн хүүнийхээ зардалтаа арилжааны банкудад өгч байна. 173 тэрбум төгрөгийг хүүндээ зарцуулна гэдэг бол энэ бол арилжааны нэг том банкны жилдээ олдог цэвэр ашиг орлоготой тэнцэж байна. Тэгэхээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 13 банкнаас одоо идэвхтэй цалингийн зээл, тэтгэврийн зээлийг өгдөг хэдхэн банкнд л 173 орчим тэрбум төгрөгийг иргэд тушааж байна. За ингээд 940 тэрбум төгрөг дээр 173 тэрбум төгрөгийг нэмээд тооцох юм бол жилдээ 1 их найд 100 тэрбум төгрөгийг иргэд инфляц болоод цалин тэтгэврийн зээлд зарцуулж байна. Энэ бол нэг талаас бизнесийн байгууллагууд ашиг олох одоо зорилготойгоор одоо иргэдэд шаардлагатай байгаа хэрэглээний зээлийг өгч байгаа мэт боловч өнөөдрийн эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед хэрэглээний зээлийг танах шаардлагатай гэдэг анхааруулгыг бас нэг талаас өгөх хэрэгтэй гэдгийг бол эдийн засагчид онцолж байгаа юм. Учир нь хэрэглээний зээл бол бүтээмжийг бий зээл, хэрэглээний зээлд бол төрөл бүрийн лизинг, за тэтгэврийн зээл, цалингийн зээл гэж ордог. Бас орон сууцны зээл хүртэл ордог. Гэхдээ орон сууцны зээл бол хоримтлал бий болгодог буюу үл хөдлөх хөрөнгийг худалдаж авч байгаа учраас бас арай өөр ойлголтыг бий болгоод байгаа юм. Тийм болохоор энэ онд эдийн засаг хүндрэлтэй байгаа үед хэрэглээний зээлийг хязгаарлах нь иргэд хэрэглэгчдийн дунд одоо ухаалаг сонголт болох арилжааны банкуудын хувьд ч гэсэн эдийн засаг хямрал, ажил цомогтгол, одоо ажлын хүчний илүүд одоо цомогтол бий боллоо гэхэд чанаргүй зээл одоо нэмэгдэхгүй байх одоо сэргийлэх бас нэг тал гэж хардаг. Тийм болохоор эдийн засагчид энэ үед ямар зөвлөмжийг өгч байгааг та бүхэнд бас харуулъя. Ерөнхийдөө яг хэрэглээний зээлийн цааталт нь бол ерөөсөө импортлол явж байгаа. Ихэнхдээ бол импортын бараа бүтээгдэхүүнүүд явж байгаа гэдгийг бол ойлгох хэрэгтэй. Тэгэхээр санхүүгийн байгууллагууд мэдээж бол ашиг олох хэрэгтэй байгаа л да. Мэдээж зээлээр дамжуулаад зээлийн үгийн ашиг олж байгаа. Гэхдээ эдийн засгийн өнөөдрийн хүндрэлтэй нөхцөл байдалд бол хэрэглээний зээлийг санхүүгийн байгууллагуудад ажиллахаар хязгаарлах бодлого баримтлах нь бол зөв л дөө. Моор гэж буюу орон сууцны зээлийн
хөтөлбөр бол нэлээд ач холбогдолтой. За энийг бол Монгол банк засгийн газраас дэмжиж арилжааны банкуд өөрсдийнхөө зохиц журмын зовоо цаашдаа тууштай үргэлжлүүлэх тийм бололцоог олгох нь бол зөвтэй гэж санаж байгаа. Харин эсрэг талдаа магадгүй одоо санхүүгийн байгууллагууд, арилжааны байгууллагууд төр богино хугацааны хэрэглээг дэмжсэн хөтөлбөрүүд дээр бид нар дахин авч үзэж болох өөрөөр хэрэглээний шинж чанартай зээл богино хугацааны ямар нэгэн бүтээмж бий болгодог тийм зээлийн хөтөлбөрүүд, тийм зээлийн одоо бүтээгдэхүүнүүд дээр бид нар харин нэлээд хатуу маягтай одоо бодлогыг барих нь зүйтэй гэсэн. Тэгэхээр цалингийн болоод тэтгэврийн зээлтэй байгаа 400 орчим мянган иргэн жилдээ 173 тэрбум төгрөгийг арилжааны банкудад хүүнийхээ зардал зарцуулж өгч байна. Та бүхэнд бас графикаар харуулъя 173 тэрбум төгрөг гэдэг бол та бүхэнд бас тодтогч хэлсэн арилжааны нэг том банкны жилдээ олдог цэвэр ашиг. Тэгэхээр 173 тэрбум төгрөгийг хэрэглээний зээл буюу зөвхөн цалингийн зээл, тэтгэврийн зээлийн хүнд банкудад ашиг орлого нь болгож иргэд өгч байна. 400 мянган иргэний төвлөрүүлж байгаа орлого. Тэгэхээр энэ хэрэглээний зээлийг хамгийн идэвхтэй өгч байгаа ямар банк байна вэ гэдээ бас харах юм бол нийт хэрэглээний зээл буюу цалин тэтгэврийн зээл, за бусад лизинг гэд бүх хэрэглээний зээлийн 51 орчим хувийг бол Хаан банк олгосон байна. 11 хувийг Хас банк олгосон байна. Бусад банкуудын хувьд яг хэдийн хэмжээний зээл олгосныг бас сайтаас нь илтод харах мэдээлэл бас хомс байна. Тийм болохоор хамгийн идэвхтэй өгсөн банк бол Хаан банк гэж тод харагдаж байна. Тэгэхээр хэрэглээний зээл бол өнөөдөр бүтээмжийг бий болгодоггүй гэдгээр эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед бол эдийн засгчдын хувьд бол хязгаарлах ёстой. За төв банкны зүгээс ч гэсэн анхаарах ёстой гэж одоо сануулж байгаа нэг сануулга юм. Тэгэхээр нуур амгалан бол нугас амгалан гихчээр макро эдийн засгийн түвшинд хэрвээ тогтвортой байх юм бол иргэдийн амьдрах хүртэг зардал ч гэсэн бас хит их халж буюу үн хөөрөгддөггүй, инфляц өсдөггүй гэдэг одоо эерэг талууд бас онлын хувьд тайлбарлагддаг. Тэгвэл энэ тал дээр эдийн засгчид бас ямар тайлбар хэлж байгааг үзүүлээ. Хувь хүний талаас бол хэрэглээний зээл бол нэлээд өндөр үнэтэй зээлд тооцогддог, богино хугацаатай өндөр хүүтэй зээл учраас бол мэдээж энэ чинь хувь хүний хувьд бол сонголт нь бол юу гэхээр маргааш их орлогоор өнөөдөр хэрэглэж яана гэсэн үг шүү дээ. Эдийн засгийн утгаараа бол тэгэхээр хүмүүс бол ихэнх хэрэглэгчдэг бол ерөнхийдөө хэрэглэх хандлага ахгүйц хандлагатай эсвэл хадгалах ахгүйц хандлагатай хэрэглэгчид гэж хоёроор ерөнхийд нь бол хуваадаг. Манайд бол хэрэглэх хандлагатай хэрэглэгчид бол мэдээж өндөр үед өнгөрсөн хугацаанд ч гэсэндээ авсан байгаа хэрэглээний зээлийн хэмжээ бол тогтмол өсөж ирсэн. Ялангуяа бизнесийн зээлтэй харьцуулах юм бол өсөлтийн урд нь бол хамаагүй илүү байгаа. Өөрийнхөө одоо хэрэглээ тал руугаа илүү анхаарч хэрэглээгээ эренблэх ч юм уу те ажиллахаар ашигтай нэн тэргүүний хэрэглээ рүүгээ оруулах. За энэ нь болохоор ерөөхдөө бол одоо нөхцөлөд уйлж гарч ирж байгаа. Өмнөх одоо хямралын бус жилүүдэд ч юм уу эдийн засаг өсөлттэй үед авч яадаг тансаг хэрэглээний бүтц ч юм уу те хэрэглээгээ эренблээд илүү одоо өдөрт хэрэглээ амьдралдаа зориулах хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхээр хөгжил явагдахын хэрээр хүний хэрэглээ дагаад өсөх нь тодорхой. Өнөөдөр монголчуудын хэрэглээг аваад үзэх юм бол дэлхийн аль ч хөгжилтэй орноос бол хоцроогүй явж байна. За энэ бол технологийн хурдын нөлөөллөөр та бид бас өнөөдөр тод харж болохоор байна. Сүүлийн үеийн гар утас, сүүлийн үеийн компьютерийн хэрэглээ, автомашины хэрэглээ бол дэлхийн хурдтай яг хөл зэрэгцүүлэн явж байна. Тэгэхээр та бүхэнд үзүүлж байгаа цалин тэтгэврийн зээлийн жилийн дундаж хүү хэд байна вэ гэдээ харах юм бол өнөөдөр Монгол банкны тооцоолгоор харах юм бол цалингийн зээлийн жилийн хүү 21.6% таа байна. Хугацаа бол 2 жилийн хугацаатай. Харин тэтгэврийн зээл бол жилийн 18%, 1 жилийн хугацаатай. 1-2 жилийн хугацаатай зээл гэдэг бол өнөөдөр бусад зээлүүдтэй харьцуулаад үзэхэд онлын талаас нь аваад үзсэн ч гэсэн хамгийн их дарамттай буюу хамгийн маш их хүнд зээл байдаг. Нэг талаараа энэ банкнуудын хувьд бол барьцаагүй зээл эрсдэл өндөртэй боловч ашиг орлого бас төдий хэмжээний өндөр одоо үр өгөөжтэй зээл юм. Цалин тэтгэврийн зээл маань өөрөө банкны үед харьцангуй эрсдэл өндөртэй зээл болж байна. Яагаад гэвэл барьцаа баталгаа байдгүй. Ерөөхдөө ирээдүйд орж ирэх орлого дээр нь бол цалин дээр нь төшөөлсөн маягаар хэдэн тодорхой түвшний бол цалингийн хэдэн сарын цалингийн өөрчлөлтөө олгож байгаа тийм санаа яваад. Тэр утгаараа бол банкны хувьд бол эрсдэлтэй гэдэг утгаараа нөгөө талд бол өгөөж өндөртэй байх хэвээр. Тийм учраас хүү бол өсөж гарч ирээд байгаа тал байна. За тэгээ хүү өснө гэдэг нь ерөөхдөө бол ашигтай бүтээгдэхүүн нөгөө талд бол банкны хувьд эрсдэлтэй гэдэг тийм хоёр утга бол зайлшгүй явж байгаа. Тэгэхээр энэ тал дээр одоо энэ онд болоод цаашид Монгол банкны зүгээс засгийн газартай хамтарч хэрэгжүүлж байгаа үн тогтворжуулах хөтөлбөр цаашид хэрэгжих юм бол бизнесийг дэмжих зээл илүү төлхөө гарч эдийн засагт бас эерэг нөлөө үзүүлэх ийм бас хандлагыг хувийн хвшлийнхэн болоод эдийн засагчид бас хүлээж байна.
заримыг өргөмжлүүлэхдээ бол заавал нөгөө Монгол банкнаас хөнгөлөлтөй зээл өгдөг биш. Тодорхой хувийг нь бол одоо нөгөө хувийн компаниуд руу шилжүүлээд 100% хөнгөлөлтөй зээл өгдөг байсан бол одоо зээлийнх нь 20% нь арилжааных 80% нь хөнгөлөлтөй. Тэрний дараа жил 40% ч юм уу 50% нь арилжааных нөгөөх нь хөнгөлөлтөй. Ийм байдлаар бол энэ алгуурхан энэ хөтөлбөр хэрэгжих ёстой. Тэгэхээр нийлүүлэлтийг дэмжих засгийн газар Монгол банкны хөтөлбөр бол энэ онд болоод цаашид одоо хувийн хвшлийн оролцоог, арилжааны банкуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжих хандлагатай байгааг бол ерөнхий сайд тайлбарлаж байна. Тэгэхээр арилжааны банкудад өнөөдөр зээлийн хүүг бууруулах бас нэг шалтгааныг бол засгийн газрын тусгай сангуудын бага их усүртэй хөрөнгө байршиж байгаа. Энэ мөнгийг бизнесийг дэмжих зээл болгож гаргах юм бол өнөөдрийн одоо арилжааны банкуудын зээлийн хүү буурах бас нэг шалтгаан гэж эдийн засагчид хардаг. Арилжааны банкуд дээр байршиж байгаа засгийн газрын тусгай сангийн хөрөнгө буюу татвар төлөгчдийн татварт одоо төвлөрүүлсэн мөнгө одоо эдийн засгийг идэвхжүүлэхэд бас зарцуулагдах учиртай гэж эдийн засагчид энэ цаг мөчид харж байгаа юм. Зөвхөн өнөөдөр бол зөвхөн хадгаламжаас хамаарч байгаа үгүй болсон тийм засгийн газрын тусгай сангууд, бонд, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилттой, эсвэл одоо хөдөлмөрлөлтийг дэмжих зорилттой, өөр хөдөө аж ахуйн салбарыг дэмжих зорилттой гэдэг маш олон тусгай сангуудаас бол бага усүртэй мөнгө бол их усүрийг татан төлрүүлж байгаа арилжааны банкуд. Гол нь бол энэ чиглэлээр бол зээлээ өгөх нь бол айгүй чухал байна. Яг тэгвэл нэгэнт бол одоо энэ бол татвар төлөгчдийн мөнгөөр одоо жишээлх юм бол жилийн 8% хүүтэй юм эсвэл 7% хүүтэй тусгай сангуудын хөрөнгө оруулалтууд арилжааны банкн дээр төвлөрж гин гэдэг бол үндэ бол инфляцаа тооцох юм бол улсад бол ашигтай. Энэний чинь цааталт бол татвар төлөгчдийн мөнгө л байгаа шүү дээ. Инфляцаас алдагд хүлээгээд сууж байгаа. Тэгэхээр энийг бол арилжааны банкуд бол хариуцлагатайгаар тэр зорилтоор нь бол зээлийн өгөх ёстой. Хэрвээ тэр зорилтоор зээл авах чадвартай аж ахуйн нэгжүүд байхгүй, үнэхээр байхгүй бол буцаагаад энийг бол тусгай санд нь буцаад төвлөрүүлээд өөр чиглэл рүү зориулах ёстой гэж бодож байна. Тэгэхээр эдийн засаг сүүлийн жилүүдэд хоёр оронтой тоогоор буюу тодорхой хэлэх юм бол дундчаар 11% өсөлттэй хувьж байна. Эдийн засаг гэдэг бол дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдхийн хэрээр иргэд айл өрхийн хаалгаар эдийн засгийн өсөлт яагаад орохгүй байна вэ гэдэг дээр бас гомдлож ярьдаг. Тэгвэл айл өрхийн үүдээр эдийн засгийн өсөлт орохын тулд айл өрхүүдийн эдийн засаг дэх оролцоо өндөр байхаас шалтгаалдаг. Нийт иргэдийн 80 орчим хувийн эдийн засгийн оролцоо нь сул байх юм бол тэр хүнд эдийн засгийн үр өгөөж нь нэмэгдэж наалддаг. Тийм болохоор энэ үед эдийн засгийн өсөлт ямар байдлаар иргэд айл өрхөд одоо нөлөөлөх ёстой вэ гэдэг дээр бас иргэд бас хариулт авахыг хүсдэг. Тэгвэл эдийн засгчдын төлөөлөл эдийн засгийн өсөлт ямар үед иргэд наалдах вэ гэдэг дээр ийм тайлбар өгч байна. Одоо жишээлх юм бол жилд 17% өсөлттэй байлаа гэж одоо эдийн засаг өссөн гэж бодъё. Тэгээд гэтэл бол хүн амын бол 80 орчим хувь нь бол энэ өсөлтөнд оролцоо багтаа бол өсөлт бол тэр хүмүүст бол наалдахгүй. Харин өсөлтөнд илүү оролцоотой байгаа хэсэгт нь бол эдийн засгийн өсөлт бол шилжиж байна. Эдийн засгийн өсөлт бол баялаг болж үлдэж байна гэсэн үг болж таардаг. Тэгэхээр бид нар бол яах ёстой гэхээр мэдээж эдийн засгийн өсөлт өндөртэй байгаа салбаруудад энэ ногдож байгаа. Жишээлх юм бол банк санхүүгийн салбар, уул уурхайн салбар, за зарим жилүүдэд бол жишээл барилгын салбарт бол илүү өсөлтийн үр өгөөж бол бий наалдж байна. Эдийн засгийг идэвхжүүлэх 100 өдрийн аяныг зарлана гэдгээ ерөнхий сайд сэтгүүлчдтэй уулзах үеэр хэллээ. Тэгэхээр энэ хүрээнд бас гадны банкыг оруулах ч байгаа гэдэг одоо шууд мэдээлэл гадуур их явж байгаа. Гадны томоохон банкуд манад одоо төлөөлөгчийн газраа нээж үйл ажиллагаа явуулж байгаа. Цаашаа салбараа нэхнээ Хятадын банк бол Монголд орж ирснээр бас сөрөг дагавартай гихмичлэн одоо гадуур бас албан бус мэдээлүүд явж байгаа. Гэхдээ Төв банкны зүгээс бол хараахан зөвшөөрлийг олгоогүй байгаа. Улсын хурлаар бас эцэслэж шийдвэрлэх асуудал гэдгийг хэлж байгаа юм. Тэгвэл засгийн газрын тэргүүний хувьд бол энэ тал дээр байр сууриа илэрхийлэх нь зохимжгүй гэж харж байна. Улсын хурлын зүгээс эцэслэн шийдвэрлэж хэрвээ гадны банкыг оруулж ирэх юм бол ямар хязгаартай, ямар харьцаатайгаар бас оруулж ирэх вэ гэдгээ бас илүү их тодорхой ярина гэж одоо тайлбарлалаа. За улсын хурлын байр суурь илүү тодорхойлогдох учиртай. Тэгээ магадгүй тэнд ярьж байгаа энэ асуудлыг шийдэх байх. Тэгвэл шалтгааныг гадаадын банк хэрэгтэй гэдэг нэг оруулчих юм уу? Хэрэггүйгээ хаачих тийм бодол бол над байхгүй. Энэ нөхцөл байдлаа сайн үнэлэх ёстой. Тэгээд оруулах юм бол яг ямар юмн дээр нь оруулах юм? Манай бусад банкуудын өсөлтөх чадвар нь ямар вэ? Бас сөрөг үр дүн гарвал ямар сөрөг үр дүн? Энэ асуудал чи дандаа ингээд бүх талаас нь дүн шийдлийг хийж шийдвэр гаргана шүү дээ.
За одоо харин хөтөлбөрөөр үргэлжлүүлээд би та бүхэнд нийслэлийн орон сууцны корпорацийг байгуулах юм бол өнөөдөр иргэд 3-5 жилийн хугацаанд цалингаас 25-аас 30% тэнцэх хэмжээний мөнгийг өгөх боломжтой эсэх дээр бас тооцоо судалгаа хийж үтсэн мэдээлүүдэд үзүүлье. Тэгэхээр 20 мянган хүн цалингаас 25-аас 30% тэнцэх хэмжээний мөнгийг өгөх юм бол эхний жилдээ 50 тэрбум төгрөгийг хоримтлуулж 2 хорооллыг барина гэж нийслэлийн удирдлагууд мэдгдсэн. 5 жилийн хугацаанд 250 тэрбум төгрөгийг нийслэлийн орон сууцны корпорацид хоримтлуулна гэж тайлбарлаж байгаа юм. 250 тэрбум төгрөгөөр нийслэлийн удирдлагуудын тооцоосноор буюу нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Нацаг Доржийн хийсэн судалгаагаар бол 1 м квадратыг 1 сая төгрөгөөр барих юм бол нийтдээ 1250 айлыг 50 тэрбум төгрөгөөр барина. 6250 айлын орон сууцыг 250 тэрбум төгрөгөөр 5 жилийн хугацаанд барих тооцоо гарчиж байна. Энэ бол газар чөлөөлөх үн буюу газрын эцэстээс газрыг нийслэлийн удирдлагууд худалдаж аваагүй тэр зардлыг тооцоогүй үн ханшим. Тэгэхээр энэ байдал дээр иргэд ингээд харах юм бол 20 мянган айл өрхөөс эхний 6250 айл өрх 5 жилийн дараа орон сууцнд орно 13750 айл нь хаачих вэ гэдэг асуулт гарч ирнэ. Энэ байдал дээр нийслэлийн удирдлагууд төрийн албан хаагч нарын төлөөлөлтөд уулзаад явхад 100% дэмжиж байсан гэдгээ нийслэлийн удирдлага хотын дарга Батүлд хэлсэн гэдгийг хотын дарга ярьж байгаа юм. Би хүмүүстэй уулзаад явж байхад их ачаалалтай нь бол ер нь 100% дэмжиж байгаа юм. Одоо би зэргийнхэнтэй уулзлаа, багийн багш нартай уулзлаа, нийслэлийн одоо юу гэдгийг үйлчлэгээний ажилтнуудтайгаа цэвэрлэгч одоо юу гэдгийг тоогоос одоо янз бүрийн үйлчлэгээний ажилтнуудтайгаа уулзлаа, мөн одоо шар цамцтнуудтай уулзлаа гэх мэтлээ янз бүрийн орлого давхартай улсуудтай уулзгаар аль нь одоо асуухаар 100% дэмжих юм байна. Тэгэхээр 20 мянган айлын орон сууцыг та бүхэнд хэлсэнчлэн дунджаар 40 м квадраттайгаар барих юм бол нийтдээ хэдийн хэмжээний санхүүжилт бас шаардлагатай вэ гэдгийг бас тооцож үзүүлээ. Тэгэхээр 20 мянган айлыг 40 м квадраттаар үржүүлэх юм бол 800 мянган м квадрат орон сууц болно. Энэ нь бол нийт барилгын талбай 70 орчим хувьтай тэнцдэг. Ингээд нийт 100% барилгын талбай бол 1 сая 142 мянган м квадрат. 1 сая 142 мянган м квадратыг 1 сая төгрөгөөр үржих юм бол 1 их 80 142 тэрбум төгрөг шаардлагатай болно. Тэгэхээр 1 их 80 142 тэрбум төгрөгийн 21 орчим хувийг буюу 250 тэрбум төгрөгийг иргэд санхүүжүүлэх юм бол цаана нь байгаа 80 орчим хувийг хаанаас ямар байдлаар санхүүжилтийг босгох вэ гэдэг нь бас тодорхойгүй байгаа юм. Тэгэхээр ийм хэмжээний мөнгийг босгоход бас өнөөдөр нийслэлийн удирдлагуудад бас хүндрэлтэй байгаа гэдгийг хотын дарга ярьж байна. Тэгэхээр энэ мөнгийг яг хаанаас босгох вэ? 500 тэрбум төгрөгийн одоо бол байгаль төс маань 500 тэрбумын орлого тийм ээ ийм хэмжээний төсөв хөрөнгө байна жилийн. Мөн үү бидэнд газар байна. Та нар манай хувийн хвшлийг харалт одоо энэ газар дээр хичнээн их 80 төгрөгийн хөрөнгө боссон гэж бодож байна. Тийм ээ. Одоо бид одоо энийг одоо ингээд энэ маш том акцент байна. Одоо ингээд ярих хэрэггүй. Бид нар одоо хууль журам нь бол ерөөс шууд юм л. Ерөөсөө засгийн газараар таарсан. Хотын даргын хэлж байгаагаар бол засгийн газрын дэмжлэггүйгээр нийслэл бие дааж бонд гаргахад бэрхшээлтэй байгаа юм байна. Тэгэхээр бас нэг асуудал эндээс сөхөгдөж байгаа юм. Хэрвээ иргэд 3-5 жилийн хугацаанд мөнгөө итгэж хоримтлуулах юм бол засгийн газрын дэмжлэгтэйгээр нийслэлийн удирдлагууд бонд босгоод зээлийн хүүтэйгээр ямар нэгэн мөнгийг оруулаад ирэх юм бол иргэдийн хүүгүй мөнгө гадна дотны байгууллагаас босгож ирсэн хүүтэй мөнгө гэдэг хоёр янзын мөнгө холилдно. Тэгэхээр иргэд өөрсдийн мөнгөө энэ үед нь яаж эрслээс хамгаалах вэ гэдэг асуулт гарч ирнэ. За тэгвэл Сингапур улс жишээ нь иргэдийнхээ мөнгөндөө буцаад 2% хүү тооцсон гэдэг жишээг бас хотын удирдлага ярьж байна. Жишээлбэл 2% хүү тавиал. Тэгээд иргэнээсээ яасан гэхээр би таны тэр урьдчилгаа төлбөрийг чинь бол гэхдээ би хүүтэй хатгалчих. Өөрөөр хүүтэй авчиж байгаа. 2.6%. Тэгээд эргүүлээд хүүтэй өгч. 2% хүүтэй аваад 2.6% хүүтэй эргүүлээ өгч. 0.6 нь яг үхээр нөгөө одоо ноцтойхын зардал байхгүй юу? Одоо үйлчлэгээнийхэн зардлыг үйл ажиллагааных зардал. Өөрөөр тэгэж нөгөө хүүтэй мөнгө, хүүгүй мөнгө хоёрыг нэг төвшөнд аваачтай байхгүй да.
Тэгэхээр 20 мянган иргэн нийслэлийн орон сууцны корпорацийг байгуулагдана гэдэгт идэх юм бол ямар үр дүн гарах вэ гэдгийг эхний ээлжинд бас энгийн байдлаар тооцоолоод үзье. Метр квадратыг 1 сая төгрөгөөр барих юм бол 40 метр квадраттай орон сууцыг 1250 айлын орон сууцыг 50 тэрбум төгрөгөөр барина. 250 тэрбум төгрөгөөр бол 6250 айлын орон сууц барьж байна. 20 мянган айлаас 13750 айл хохирч үлдэхгүй гэдэг ийм судалгаа гарч иж байна. Тэгэхээр эндээс бол нийтдээ 890 орчим тэрбум төгрөгийг босгохгүй бол 20 мянган айл өрх 3-5 жилийн хугацаанд итгэж мөнгө өгөхөд бас бэрхшээлтэй асуудал бас харагдаж байна. Барилга барихад захиалагч гүйцэтгэгч гэж хоёр тал байдаг. Тэгэхээр нийслэлийн орон сууцны корпорац байгуулагдах юм бол барилгын компаниудыг гүйцэтгэгчээр ажилуулна. Гүйцэтгэгч барилгын компаниудын хувьд бол энэ төсөл бол амжилттай хэрэгжинэ гэдэгт бол итгэж найдаж хүлээн. Учир нь тэдэнд мөнгө хэрэгтэй, мөнгө байх юм бол барилга барихад асуудал байхгүй. Тийм болохоор барилгачдын холбооны зүгээс энэ төсөл дээр тууштай дэмжинэ гэдгээ ярьж байна. 3 дахь оролцогч бол барилгын гүйцэтгэгч байгууллагууд. Одоо ямар ч орон сууц бариад зарддаг биш. Барилгыг зүгээр орон сууцыг барьж гүйцэтгэдэг. Тэр барилгын байгууллагуудыг энд олноор нь оруулах. Гадаад дотоодыг ялгахгүйгээр тийм. Тэгэх юм бол эхний гарааны мөнгө авсан барилгачид бол тэр үлдсэн 13 мянган айлын орон сууцны суурийг тавиад каркасын юм уу одоо торхойн хийгээ тийм ээ 1 давхар 2 давхар хүртэл ухсралт дараачийн ээлж ингээ яваад их байхгүй. Тэгэхээр ард иргэдэд ямар ихтгэл төрөхгүй гэхээр эхний 20 мянгаас 5 мянган айлын орон сууц орж байгаа цаана 10 хэдэн мянган айлын орон сууцны суур тавигдаад газар шорооны ажил хийгдэх ч юм уу тий одоо багаар бодох тийм ээ. Тэгэхээр хүмүүс дараачийн 20 мянга урьдчилгаагаа өгөх тийм ихтгэл төрөөд эхлэх байхгүй. Тэгэхээр энэ ингээ тасралтгүй эргэж явах циклийг бүрдүүлж өгөх юм бол саяны одоо энэ Батбол даргын хотын захиргааны бодоод байгаа энэ санаач сайжлуу яг годрондоо орно. Тэгэхээр ерөөсөө хотын захиргаа тийм ээ тэгээд хотын захиргаа өөрийнхөө өмч хөрөнгөөр барьцаас үнцаас гаргах юм уу тийм ээ. Тэгээд ард иргэдээс урьдчилгаа авах. Энэ байдлаар эхнийхээ хоримтлыг бий болгоо. Тэрэн дээр нь барилгын гүйцэтгэгч байгууллагуудаа одоо гэрээ хийгээд яг сая буян тухай шиг тийм ээ. Барилгын гүйцэтгэгч байгууллага Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаа нэгдсэн зохион байгуулалтанд оруулаад бие дагаад цаашаа бас тодорхой хэмжээний 30% урьдчилгаа өгсөн байхад цаашдаа тэр барилгаа гүйцээгээ барьчихаар тийм одоо ихтгэл ирэх өгөөд ингээд хамтарч ажиллах юм бол нэлэнхүүд нэлээ нэг удаагийн эхлэлтээр л нэг 10-15 мянган айлын орон сууцны барилгачилтыг бол эхлүүлж явахаар тийм далаацтайгаа өрн далаацтайгаа зэрэг орох хэрэгтэй. Тэгэхээр нийслэлийн орон сууцны корпорац, төрийн орон сууцны корпорац шиг энэ буян тухайг бариулдаг шиг урьдчилгаа гарааны мөнгийг нөхөх хэрэгтэй болно л доо. Гүйцэтгэгч компани. Ерөөсөө технологи нь тэр. Цикл ажлынх нь одоо зохион байгуулалт ерөөсөө гарааны мөнгө нийт шаардлагатай санхүүжилтийн хэдэн хувийг өгвөл ажил эхлэх явчих уу? 30-40%. Ер нь одоо барилгын байгууллагууд 30% урьдчилгааг нь эхний ээлжинд өгөөл тэгэл зохион байгуулалтанд оруулах юм бол барилгын байгууллагууд аяандаа цааш нь тэр орон сууцны барилгачлалж аваа явчихна. Цаашдаа хөнгөлтэй зээлэнд өөрснийгөө хамруулад цаана яагаад гэвэл нийслэл тэр бариад өгсөн орон сууцыг ард иргэдэд өгөөд мөнгөнд буцаж ирнэ гэсэн итгэл тэр барилга эхэлсэн хойно болж байгаа учраас тэр нь цааш нэг барилгын аяндаа өөрсөд чиглүүлээд аваа явуулдаг гэсэн үг. Бид та бүхэнд энэ 7 хоногт үзүүлсэн гол мэдээллүүдэд таймдж үзүүлээ. Анхаарлаа тулсан үзэгчдээ баярлалаа.